За энэ бичлэг дээр estimation-ийн талаар ерөнхий гол ойлголтуудыг тайлбарлаад явъя. За хамгийн эхлээд бид нар яаж байгаа вэ гэхээр unbased estimate гэж яг юу болох вэ гэдэг зүйлийн талаар бол нэгдүгээрт мэддэг байх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр төврийн хэмжээ n гэдэг төврийн хэмжээтэй байгаа. Тэрэн дээр unbased estimate тооцно гэдэг нь ер нь бол төврийн алдаа байхгүй байх нөхцөлийг бол тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ estimate гэдэг ойлголт бол дандаа population дээр хийгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нэр өмнө нь болохоор sample гээл төвөр гэдээ яриад исэн гэтэл тэр төвөр маань өөрөө яах вэ гэхээр тухайн популяцийг буюу бүр их олонлогоо одоо юу гэдэг нэг тодорхой хэсэг хүмүүсээс авлаа гэхэд тухайн нийт бүх хүмүүсийг төлөөлж чадах уугүй юу гэдгээ тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй гэсэн. За тхийн тулд бид нар яаж байгаа бэ гэхээр төврийн хэмжээ хэд байгаагаас хамааруулаад бид нар тийм алдаагүй тооцооллыг бол хийх ёстой. Тэрэн дээр бид нар яаж байгаа вэ гэхээр nest квадрат гэдгээрээ тухайн популяцийн variance гэдэг зүйлийг тодорхойлж өгч байгаа гэсэн. Энэ нь болохоор тухайн найдвартай байгаа тухайн төвөр маань нөгөө популяцийг найдвартай төлөвлөж чадж гин үгүй юу гэдгээс хамаарна. Популяцийн variance гэдэг зүйл өөрөө яах вэ гэхээр харьцангуй бага гарч байгаа тохиолдолд төлөөлөх чадвартай variance нь илүү их өргөн байх юм бол төлөөлөх чадваргүй төвөр байна гэдгийг бол тодорхойлж хэлж өгдөг. Тэгэхээр энэ дээр бол яаж байгаа вэ гэхээр популяцийн variance-ийг тооцоолдог үндсэн томьёог бол өгсөн байна. Тэгэхээр нийтдээ төврийн хэмжээний хамаар энэ бол төврийн дунджийг бол буюу популяцийн дунджийг тодорхойлж өгж байгаа гэдгийг эндээс бол харж болно. Яг энэ томьёонуудыг хувиргаад энд хэлбэр дээр гаргаж болно. Эсвэл мөн адилхан энэ хэлбэр дээр гаргаж болно гэсэн. Хамгийн чухал зүйл бол энэ дээр биднэрт юу өгсөн байгаа вэ гэхээр хэрвээ формула лист дээр бол бидний энэ сүүлийн хоёр хэсгийн томьёо бол өгсөн байгаа. Тэгэхээр энэ хэсгийг бол яг формула листээ ашиглаад гаргаж болно гэж ойлгож болох нэ. За хоёрдугаар хэсэг дээр нь болохоор estimation-тэй холбоотой яригдах зүйл бол яах вэ гэхээр hypothesis ашиглаж болно. За тэгэхээр hypothesis-ийн маань буюу таамаглалын тест шалгадаг хэсгийн бодлого дээр төвөртэй холбоотойгоор ороод ирж болно гэсэн. Одоо юу гэдэг нийт авсан төврийн хэмжээнд дээр тэд байхад нийт санамсаргүйгээр авсан төврийн тоо одоо 10 ч гэдэм 20 гэдэг ч юм уу 30 ч гэдэг ч юм уу тийм хэмжээтэйгээр тодорхой яг төврийн хэмжээтэй байгаа тохиолдолд бид нар яах вэ гэхээр hypothesis-ийг бас бодож болно. Гэхдээ тэр тохиолдолд бид нар яаж тооцох ёстой вэ гэхээр стандарт алдаа гэдэг зүйлийг бол хамгийн түрүүнд зэт утгыг тооцохдоо бол гаргаж ирэх ёстой. Тэгэхээр бид нар төврийн дунджаасаа одоо нөгөө мэдэгдэж байгаа дунджаа хасаад variance-тай хуваадаг нөгөө нэг стандарт утгыг олдог байсан болвол одоо яаж байгаа вэ гэхээр эн чинь тодорхой хэмжээний төвөр дээр яригдж байгаа учраас тухайн таамаглалын тестийг шалгахдаа стандарт хазаалтыг бид нар яах ёстой вэ гэхээр тухайн төврийнхөө тоо хэмжээнийг язгуур авсандаа хувааж өгөх ёстой. Энийг бид нар бүр яг стандарт алдаа гэдэг байгаа шүү. Ялангуяа та шалгалтын материал дээр хийх дээр яг хэсэг хүүхдүүд болохоор энэ стандарт алдаа гэдэг зүйлийг гаргахгүйгээр шууд энийг яаж байгаа вэ гэхээр энэ стандарт дивишнтэй хуваагаад өгчөөд байгаа. Тэгэхээр энэ нөгөө язгуурын дорыг хуваахгүй болонгууд энэ зэт утга маань буруу болчин. Зэт утгаас буруу болохоор тэр чигтээ ерөөхдөө буруу гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ хэсэг зүйл болвол яаж байгаа вэ гэхээр төврийн дундаж болон төврийнхаа дисперсийг бид нар үнэлгээнээсээ тухайн өгсөн зүйлээсээ тооцоолж гаргаад тэнцэнээсээ тэг таамаглал нь одоо зөвшөөрөгдөж гинөө эсвэл няцаагдж гинөө гэдэг л шалгаж үзэж байгаа гэсэн. Хэрвээ тухайн популяцийн маань одоо нөгөө variance нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд хэдүүлээ яах вэ гэхээр variance-ийг одоо нөгөө нэг саяны дээр байсан чинь unbased estimate гэдгээрээ бас тооцоолоод олж болно гэсэн. Гэхдээ энэ бодлогоноос маань өвдлөөсөө хамааруулаад одоо нөгөө мэдэгдэж гинөө мэдэгдэхгүй байна уу гэдгийг хамаарна. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол энэ стандарт error гэдэг зүйлийг бол анхаарч харах хэрэгтэй байх нэ гэсэн үг. За, estimation сэдвийн хүрээнд 3 дахь яригдах зүйл бол confidence interval гэдэг зүйл бол байгаа. Тэгэхээр confidence interval буюу итгэх завсар гэж ерөнхийдөө бол яриад байдаг. За, estimation сэдвийн хүрээнд энд итгэх завсар гэдэг нь яг юуг тодорхойлж хэлж өгөх вэ гэхээр тухайн одоо population буюу их олонлогийн маань яг параметруудыг таамаглаж буй одоо яг хязгаар утгуудыг бол ерөнхийдөө хэлж өгч байгаа гэж ойлгож болно. За жишээлбэл ихэвчлэн одоо яг статистик 95%-ийн одоо confidence intervalтай байна. Эсвэл 99%-ийн confidence intervalтай байна гэдэг нь яаж байгаа вэ гэхээр бидний тэр авч байгаа төвөр гэдэг байгаа шүү дээ. Simple буюу төвөр маань яг үгээр тэр төвөрд тулгуурлаад бид нэр тухайн популяцийн яг жинхэнэ утгыг оршин байх магадaltaй мужаар нь дүгнж чадж гин үү
үгүй юу гэдгийг маань ерөнхийдөө тайлбарлаж хэлж өгöd байгаа гэсэн. Одоо бид нар нэг төвөр аваад төврийн дунд чинь ийм байгаа бол тэр дундаж тийм байна гэж дүгнэлт гаргаад байгаа тийм. Жишээлбэл одоо юу гэдгийг багш 100 хүүхдэд хичээл ордог байлаа гэхэд тухайн 100 хүүхдээс нь одоо 20 хүүхдээс нь шалгалт аваад за энэ багш бол ийм байна гэж гаргахаас илүүтэйгээр одоо яах ёстой вэ гэхээр ингэж итгэх завсраар тодорхойлол гаргавал илүү нөгөө нэг жинхэнэ утгыг тухайн итгэх завсарт нь оршинж байх магадaltaй байна гэж ерөнхийдөө ойлгож болно гэсэн. За тэгэхээр бол бид нар яадаг вэ гэхээр итгэх завсар нь болохоор 95 эсвэл 99% магадaltaгаар ерөнхийдөө тооцоологддог. За жишээлбэл энийг яаж байгаа вэ гэхээр маш олон удаагийн тийм давтамжтай төвөр судалгаануудыг аваад яг гэхээр авлаа гэж үзэхэд яг гэхээр тэр дунд нь 95% нь одоо их олонлогийн жинхэнэ утгуудыг агуулж байгаа гэсэн. Ер нь бол үлдсэн хоёр талынх маань энэ нөгөө нэг нормал тархалтан дээр яригдж байгаа болохоор 5% нь 2.2.5-аараа ингээ хуваагдах юм бол тэнцээ болвол яг гэхээр нөгөө алдаатай ч юм уу ямарваа нэгэн төврийн алдаанууд гарсан байж магадгүй гэдэг санааг бол энэ дээр хэлж өгч байна гэсэн. За тэгээд жишээлбэл одоо юу гэдгийг бид нар энэ ч яригдж байгаа энэ зүйлийг болохоор итгэх завсрын маань хувьд болохоор lower bound, upper bound гэдгээр мөн адилхан бас нэрлэж явдаг. Энэ дээр lower bound, энэ дээр upper bound гэдгээр явдаг. За тэгээд энэчнээс бид нар lower bound, upper bound-ын тухайн өгөгдлийн маань хувьд ямар байх вэ гэдгийг хамааруулад утгыг нь бас тооцоолж болдог. Жишээлбэл төврийнхаа дунджаас яг тухайн итгэх завсар маань хэд байгаа нь түүнд харгалзах нөгөө нэг зэт утгаар гэсэн. Одоо нөгөө 95% байна гэдэг чинь бидний одоо юу гэдэг яг энэ завсарт 95% байгаа бол энээс доошоогоо 97.5% маань агуулгадж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр 97.5% гэдэг чинь 1975 гэдэг магадлалд харгалзах бид нэр зэт утгыг олж болно гэсэн. Тэгэхээр тэр зэт утгыг ашиглаад вариансыг нөгөө стандарт алтаагаар нь үржүүлэхэд ер нь бол гарч ирдэг гэсэн үг. Мөн адилхан энэ бол доод утгыг олж байгаа. Тэрэн дээрээ нэмээд өгөх юм бол дундаж дээрээ яг гэхээр тухайн магадлалд харгалзах зэт утгаа стандарт алтаагаар нь үржүүлээд өгөөд нэмэх юм бол дээд утга гарч ирнэ гэсэн. Хэрвээ бид нэр хитрхи их төвөр дээр байх юм бол одоо энэ нөгөө нэг варианс маань мэдэгдэхгүй байгаа тохиолдолд гэсэн үг тийм. Тэн дээр яг unvested estimate-ээр вариансаа тооцож олоод тэгээ стандарт хазаалтаар нь ингэж бас мөн адилхан гаргаж болно гэсэн үг байна. За тэгэхээр та шалгалтын дээр алдаад байгаа зүйл юу вэ гэхээр 95% confidence интервалтай гэхээр 95% буюу 195 гэдэг утгад харгалзах магадлалд харгалзах зэт утгыг нь тооцож гаргаад байгаа. Гэтэл энэ чинь өөрөө цаана нөгөө нормал тархалт гэдэг зүйл яригдж байгаа учраас 95% байгаа хоёр талдаа нөгөө нэг алдаанууд маань түүрийн алдаанууд маань яригдж байгаа гэхээр тухайн зэт утгаас бага гэдэг утгаараа нөгөө хоёр туваагцсан хэсэг маань нэмэгдэж өгöd байгаа гэсэн. 97.5% буюу 975 гэдэг магадлалд харгалзах зэттэй. Хэрвээ 99% confidence interval буюу итгэх завсартай байлаа гэж үзэхэд цаана 1% алдаа гарах магадлалтай. Гэтэл нөгөө нормал тархалт учраас 0.15 хоёр талтай байна. Тэгэхээр энд харгалзах зэт утга гэдэг бол эндээс доошоо байгаа буюу 99.5 гэдэг магадлалд хувьд буюу 995 гэдэг магадлалд харгалзах зэт утгаараа бодлогоо бодох нь зөв гэсэн үг. Хэрвээ тухайн бодлого яг уу гэхээр пропорц хэлбэр дээр өгөгдөх эсвэл нөгөө магадлал хэлбэр дээр өгөгдөж байгаа тохиолдолд бид нар тухайн магадлал дээрээ үйлдэлүүдийг гүйцэтгэн. Жишээлбэл сүүлийн нэг шалгалт ийсэн шүү дээ. Нөгөө спиннер эргүүлээд улаан дээр буух гэдэг магадлал жишээлбэл яг тэрний одоо нөгөө А гэдэг магадлалаар хэрвээ өгөгдлөө гэж үзэхэд магадлалаар нь бас бид нэр тооцож болно. Тэгэхээр P гэдэг магадлал бол Q гэдэг нөгөө эсрэг үзэгдлийн магадлал гэдгээр тооцогдно гэсэн. За ингээд тэгэхээр энэтэй холбоотойгоор confidence interval-тай холбоотойгоор нэмэлтээр яригдж байгаа зүйл юу байгаа вэ гэхээр өргөн гэдэг зүйл яригдж байгаа. Тэгэхээр яг эндээс энэ хооронд л бидний яаж байгаа вэ гэхээр нийт өгөгдөл маань хоорондоо оршиж байгаа гэсэн. Тэгвэл одоо би яг энэ хоорондох өргөн нь хэдийн бэ гэхээр би upper bound-аас lower bound-ыг ерөөхдөө хасаж болно. Тэгэхээр хасаж болно гэдэг нь бид нэр энд өгөгдсөн завсруудаас ихээс нь багыг хасна гэсэн үг тийм. Тэгэхээр би энд upper bound-аас lower bound-ыг хасаад өгөхөөр төврийн маань дунджууд ерөөхдөө хураагдаад энэ чинь хоёр зэт буюу тухайн confidence interval-ийн харгалзах зэт утгыг нь стандарт алдаагаар нь үржүүлээд хоёроор үржүүлсэнтэй тэнцүү гэдэг нөхцөл бол яг энэ донд бол гарч ирж байгаа. Номон дээр бол ингэж тооцоолно гэдэг зүйл бол яригдаагүй. За мөн адилхан формула лист дээр эдгээрүүд бол байхгүй байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол
ярихад confidence interval гэдэг зүйл яригдана гэсэн. За жишээлбэл одоо юу гэдэг юм арай нэг энгийнээр ойлгомжтойгоор жишээ ярил л да. Хэрвээ бид нар нэг 95% confidence intervalтэй. За тэгээд тэн дээр яаж байгаа вэ гэхээр confidence interval дээр одоо юу гэдэг юм багш нарын цалин за 1,400,000-аас 2 саяын хооронд байна гэж үзэх юм бол энэ дээр юу гэх юм бэ гэхээр ерөнхийдөө багш нарын яг жинхэнэ дундаж цалин болоо сая 400-аас 2 саяын хооронд байна гэдгийг та 95%-ийн одоо яг нөгөө тийм итгэлтэйгээр хэлж болно гэсэн үг. Тэр одоо нөгөө үлдсэн одоо юу гэдэг 3 сая гэдэг ч юм уу одоо 1 сая 200 гэдэг ч юм ингэж авч байгаа нь бол тухайн одоо нөгөө төвөрийнхээ алдаанууд дээр одоо магадгүй янз бүрээс хамаарлаас нөлөөллөөс үүдэлтэйгээр тэр яг ингэж жинхэнэ утгыг төлөөлж чадахгүй байна гэдэг санаа л яригдчихэж байгаа гэсэн үг байна. Гэхдээ confidence interval бол цаана нь энэ нормал тархалттай зүйл яригдж байгаа учраас бид нэр confidence interval-ыг ашиглаад яг гэхээр нормал тархалтынхаа зэт утгыг тооцоолох үйлдэл хийгдэн зөвхөн энэ томьёонууд л ашиглагдана гэсэн үг. Тэрнээс заавал нормал тархалт бодоод авах шаардлагагүй гэсэн үг.